Унтаж амраач. Унтаж яах юм хичээл ном чухал шүү дээ. Өрсөлдөгч нар тэрэнд унтаж яхад би энэ суралцж явах хэрэгтэй байхгүй юу? Тэг дүнгээс ангараа. Хинтээ өрсөлдөд байгаа. Би яаж мэдээ зөндөл бол өрсөлдөгч нар байгаа шүү дээ. Дүн биш скиллээ сайжруулаа. Хөөе гарчхад тэгэл бусд нь болчт юм ааз дээ. Хамгийн гол нь дүн шүү дээ. Дүнгээс ангарах чухал. Юу вэ? Унтаг. Дөрөвөнд яг сурд юм бэ? Аав хоёр орчих гэсэн байхгүй юу? Харин цаг хугацаа биш үү? Энэ амар юм блэ. Тэг яг сурд юм бэ? Аав хоёр харин худлаа дипломтой олчих гэсэн байхгүй юу? Тэг яг болчих байлгүй дээ. Хим би юу? Сурж ах юм. Харин дөрөвч. Их сургууль их юм заадгаа. Амьдрал өөрөө заагаад өгдөг хэвгүй юу? Залуудаа тархиа зулгаахгүй л өгшрөө махаа зулгаанаа. За битээ балар цааш. Хүмүүс тэгэл янз юм ярих юм. Ямар ч юм дээ, яшиг ютубер болъё дөө. Та сурхахаа хажуугаар ютубер хийж болно шүү. Уг нь тийм л дээ. Уг нь суурь нь бол боловсрлоо эзэмших байхгүй. Гэхдээ тэгээд энэ хүмүүсийн яриг сонсохоор уг нь чи Индра институтын программистын анги нь яг надад таалагдаад байгаа л да. Яг нэг жил сурна. Гэхдээ надад төлбөр нь арай үнэтэй санагдаад байгаа. Хэд юм? Тахимын программистын анги нь 12 сая, график дизайны анги нь 10 сая, дижитал маркетерийн анги нь 7 сая 800 гэсэн. Гэхдээ яг төлбөрөө бүрөө өгчүүл иж бүрэн компьютер өгөө зөндөө олон урамшуулалтай юм байлээ. Тэр чинь тэгээд өөрөөс сурахаас үнэтэй байгаа юм. Гүүл тэг цаг хугацаанд ч хэмнэлттэй, мөнгөнд ч хэмнэлттэй. Уг нь бол яг хэмнэлттэй байхгүй. За та 4 жил сурна, 1 жил сурна таны сонголт. Хамгийн гол нь боловсруулалт чухал. Тэмээд.